Үнэхээр хүүхдээ хамгаалъя гэх нь бол үнэхээр зөв. Маш зөв. Хүүхдээ одоо бид нар хамгаалъя гэдээ одоо сүүлийн үед олон талбарт ярьж байгаа нь зөв. Гэхдээ Монгол хүүхдийн эрүүл мэнд амь насны өмнө өнөөдөр тулгамдж байгаа хамгийн ноцтой асуудал нь вейпний үнэр амт мөн үү? Тэ? Өнөөдөр маш олон төрлийн хүчирхийлэлт хүүхдүүд эрүүл мэнд амь насаараа хохирж байна. Хар тамхи мансууруулах бодисд өчнөө олон хүүхэд залуус амь насаа алдж байгаа. Тэр бид нар нууцын зэрэгэлтэй мэдээллэгч бид нар авдаг. За тэгээд газ үнэрлэх, химийн хорт бодис үнэрлэх ийм замаар амь насаа алдж байгаа хүүхдүүдийг бид нар урьдчилан сэргийлж хамгаалж чадахгүй байгаа. Өдөр бүр хүүхдүүд хаа нэгтээ арх мансууруулах бодис хэрэглэж согтуу байгаа. Мансуурсан үедээ хоорондоо зодтолцсон ямар нэгэн зүйл хийсэн гих мэдээг бид нар тасралтгүй авч байгаа шүү дээ. Тэгээ энэ асуудал дээр бид нар яаж хүүхдүүдэд хамгаалж байгаа? Би зүгээр хардаад байгаа юм чим гişүнэ. Би гэхдээ таныг бас ойлгож байна. Та яагаад вейпийн үнэр амтал Монголын хүүхдүүдийн хамгийн ноцтой аюул юм шиг ингээд яг вейп дээр ингээд яг үнэхээр ган үе гişүний хэлж байгаас үнэн байхгүй. Хитрхи вейп дээр маш том ийм татврын бодлогоор нэмэлтүүд тавьчихаар хүүхдийг гэж хэлээд хүүхдийг гэж байгаа боловч нөгөө талд нь энчин эсэргээрээ бараг хууль бус худалдааг дэмжих хууль болчих үү дээ. Одоо бид нар ер нь энэ олон улсад энэ амт үнэрийг хориглоод хүүхэд болон тамхи хэрэглэгчд нь тамхинаас гараад эрэг сайн үзүүлэлт өгöd байгаа дэлхийн ямар улсын жишг байна? Тэр судалгаа нь байгаа мó. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа гэд яриад исэн чинь нөгөө судалгаануудыг нь аваад үзсэн чинь ямар ч янжуур тамхи болон вейп тамхины хор хөнөөлийн үзүүлэлтийг судалсан судалгаа байхгүй. Эрүүл мэнд амь насны үзүүлэлтийг судалсан судалгаа байхгүй. Эсвэргээрээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр Монгол улсад зардж байгаа вейпийн зах зээлийн судалгааг хийсэн багш. Энэ яг ямар учир вэ? Яагаад янжуур тамхины зах зээлийн судалгааг хамтд нь хийгээд өгөөгүй? Тэгвэл нөгөө талаар бас би үнэхээр бас энд бид нар бүх бизнес эрхлэгчдийн эрх ашигыг хамгаалсан байр суурьтай тэнцвэртэйгээр байх ёстой. Илт давуу вейпийн бизнес эрхлэгчид ч та нар түрүүн хэлээд байна л да хичнээн яасан ийсэн гэж яриад байна. Үгүй хитэн залуучууд байд юм л ш. Харин эсвэргээрээ янжуур тамхины бизнес бол бүр дэлхийн эрүүл мэндийн байгууллага байтугайг баздаг ийм байгууллага ийм том монополууд байдаг штэ. Ер нь бол. Тэгээ энэ хүүхдийг үнэхээр хамгаалах гээд байгаа юм бол насанд хүрэгчдэд зөвхөн худалдаалдаг, нас шалгах системийн бий болгодог, хяналтын камерыг бий болгодог, сургуулийн орчны хязгаарлалтыг бий болгодог. Тэр онлайн худалдааг хязгаарладаг тийм юмнуудаар хийж болох байтал би яг үндэ вейпийг ингээ хоригдчоор хүүхэд томчууд ч гэсэн худалдаж авахгүй болгоод бүгд буцаад янжуурлогоо орно. Янжуурлогоо орохгүй мансууруулах бодис өөр босож юм руу орохыг хинч мэдэхгүй. Баталгаагүй байгаа байхгүй юу? Байж байгаарай. Би дахиад юм ярина. Эндээс үүдээд нэг юу харагдаж байна гэхээр зэрэг энэ яг үүндээ ган үе гişүний хэлдэг шиг вейпийг хитрхи үнэтэй болгоод тавьчихаар нөгөө талд хүмүүс ямар сонголтгүй буюу арчлал өөрөө арчлалын зачмаар ухарж байгаа байхгүй юу? Арчлал